7 хоногийн амар амгалан гаалтгаад нүтэн цаг мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна. Эхний мэдээллийг хүргэе. Жил бүрийн 4-р сарын 7-ны өдрийг арчлалын баярын өдөр болгон тэмдэглэдэг боломжтой явлаа. Харин манай аймгийн арчилсан нам өчигдөр гишүүд дэмжигчтэйгээ баярын өдрийн тэмдэглэн өнгөрүүллээ. Тэртээ 1990 оны 4-р сарын 7-ны өдөр арчилсан намын анх дахь их хурал хуралдаж Монгол улсыг олон намын тогтолцоотой олон ургуулж үзэлтэй хүний эрх хэрэгжүүлэг дээдэлсэн арчилсан ус болох зам руу эргэл буцал түүгээр оруулсан түүхэн өдөр болсон билээ. Энэхүү түүхэн өдрөн улс орон даяараа арчлалын баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Харин аймгийн арчилсан нам арчлалын баяраа гишүүд дэмжигчтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын цэнгүүний үйл ажиллагаанд аймгийн арчилсан намын дарга мөнх жаргал, Арай хэр сумын арчилсан намын дарга хүрлотор нар өгүүлж жирмийн нөхөд гишүүд дэмжигчид олондоо баярын мэндчилгээг хүргэж байсан юм а. За төстэй 1990 оны 4-р сарын 7-ны өдөр Арчсан холбоо хурлаа хийж улс төрийн нам үүсгэн байгуулагдажсэн. За Арчсан нам үүсгэн байгуулагдсараа Монгол улсад 2 дахь улс төрийн нам байгуулагдаж олон ургуулж үзэлтэй Арчсан улс баримтлаад чөлөө сонгуулийг боломжийг нээж гисэн байдаг. За үүний үр дүнд Монгол орнд арчслын олон ургуулж үзэл санаа нэгдэж намын хөдөлгчдүүд явагдаж ирлээ. 24 жилийн өндөрлгөөс харахад бол Арчсан нам бол Монгол орнд засгийн эрхийг барьсан. Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, Монгол улсын их хурлд энэ байгуулсан намаас төрөн гарч Монгол улсыг өдөртөн чиглүүлж байгаа нь энэ нам ямар хөө зөв төлөвшөлтөй яаж байгуулагдчихсныг ард түмэн хэрхэн дэмжсэн бэ гэдэг нь харагдаж байна. Ингээд энэ баярыг тохиолдуулаад нийт намын гишүүд дэмжигчтэй намын баярын халуун мэдээг өргөн гişүүдээ. Жил бүрийн 4-р сарын 7 намын баярын өдөр байдаг. За бид бүхэн намын баяраа могтаад нийт гишүүд дэмжигчид за мөн 12 жуудынхаа дунд олон уралдаан тэмцээнийг зохион байгууллаа. Мөн онол практикийн баг хурлыг одоо хийлээ. Ингээд намын баярын үйл ажиллагаа өнөөдөр цэнгүүнээр одоо өндөрлөн. Цэнгүүний үйл ажиллагаа одоо сайхан болж байна. За жил болгон бид одоо энэ баяраараа тэргүүний сайн ажилласан улсуудыг одоо бас шагнаж урамшуулдаг. Төр засгийн одоо медаль яамдын одоо хүндтэй шагналуудаар улсууд маань бас шагнагдж байна. За мөн одоо намын шагналаар одоо олон улсууд одоо шагнагдлаа. За ингээд энэ сайхан баярын өдөр нийт 40 хайрчүүдтэй баярын одоо мэндчилгээ дэвшүүлж амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Мөн баярын цэнгүүний нэгэн гол үйл явдал нь арчилсан нам чинээр элсэн орж буй хүмүүст намын батлах гардуулах үйл ажиллагаа байсан юм. Түүхэн баярын өдрөөр арчилсан нам чинээр 14 хүн элсэн орж баталгаан гартан авч байлаа. Мөн тэтгэр хүмүүс арчилсан намыг байнга дэмжиж ажиллаж ирсээр өнөөдөр намын гишүүн болж баталгаа авч байгаадаа баяртай байгаагаа бидэнд хэлж байсан юм а. Ер нь арчилсан намыг бол дэмжиж ирдэг явдаг. Яг гишүүнжил аваагүй удсан болгоос ер нь арчилсан намыг байнга дэмжиж явдаг. Өнөөдөр гишүүнжилдээ бол баталгаа авсандаа баяртай байна. Одоо бүтээн байгуулж байгаа ажил одоо их улс нэмэртэй их тасн өргөжүүлж ажилласаа л гэж байна. Арчлалын үүсч өгснээ 25 жилийн байгаар ингээд арчилсан намын гишүүн болсондоо үнэхээр их талархаж байна, баярлж байна. Цаашдаа арчлалын төлөө мэтршүү зүтгэж тэнцэж цаашдаа улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэж байна. Нийт өр хангачид өнөө баярын мэнд түргээд Арчилсан намынхаа 25 жилийн ойн баярын өдөр гишүүнээр хэлсэндээ маш баяртай байна. Тэгээд залуу өнөөд цаашаа тууштай зүтгэнэ. За мөн арчилсан намын баярын өдрөөр намд олон жил өмнө ч мэтршгүй сэтгэл зүтгэлээр зүтгэсэн намсар авахтай мягмарж авдаач балам авахтай нямочор тавхан авахтай лавгсрам түмэн баяр авахтай дэлгэр цэцэг нямд орж авахтай тогсма найдмэд дорж авахтай бямсуран ёндон хэрэлийн авахтай бям тогтох лүндэв цэрэн авахтай төмөрбатар үлзэд авахтай цэрэн бат болон цэрэн дорж авахтай цэвлэрвжа нар Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар арчилсан хувьсгалын 20 жилийн ой медаль Ташцэг авахтай оюун чимэг, түмэн настай авахтай баярмаа, түндэв авахтай үлзий одрах, цэрэн авахтай отхон жаргал, галдаа авахтай оюун туяа, оюун бат авахтай лавг долгор, дашторж авахтай бат эрдэнэ, ади авахтай шинэ хүү, дах авахтай батчиргал болон самдаа авахтай сайн баярнаар арчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чагналуулах лиш одонгоор ингрээмэл ажиллаа.
төрийн өндөр дэд одонгоор шагнагтандаа маш их баяртай байна. Тэгээд нийт залуучуудаа залуу хүний эрч хүчтэйгээр улам илүү их хийж бүтээгээрэй гэж уриалмаар байна. Тэгээд залуучуудаа болон мөн журмын нөхдөдөө арслын ойн баярын мэндийг хүргье. Маш их баярлж байна. Би одоо энэ одонг авсандаа маш их баярлж байна. Би намынхаа төлөө бол одоо 25 жил одоо хувьсгал цацуултаа миний хөдөлмөр. Тэгээд одоо тэгээ намайг яг намдаа үнэн чинь ингээд үдийч зүтгэж ард түмний одоо хүмүүсийг уурайлж одоо ингэж явдагт хөдөлмөр юм үнэлж өгч байгаа хэл гэж бодож байна. Тэгээд одоо цаашаа тэгээд одоо чадлаа маргатлаа одоо зүтгэндээ намынхаа төлөө. За мөн дараагийн шагналт нь улсын их орондоо хийсэн бүтээсэн зүйлээрээ бусдаа хүндлэгдсэн хүмүүсийн алдар цуг мөнхөлж салбарын хүмүүсийг шагнасан бөгөөд тэргүүний барилгачин цол тэмдгийг Батнасан онц тээвэрчингээр Хатанбаатарнаас шагнагдсан бол үйлдвэрийн салбарт олон жил ажилласан Алтан цэцэг аригчаас өрн Даштимбэрэл нарыг үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Мөн ардчлалын дуу хоолой болж олон ажилд хувь нэмрэн оруулж явдаг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Бямжав эрхчлөөний одонгоор шагнагдсан юм а. Монгол орн дээр ардчлалын баяр болж байгаа. Энэ бол үнэхээр бас түүхэн баяр тийм ээ. Тийм учраас би Өвөрангай аймгийн ардчилсан намтаас хамтарч ингээд бас ажилдаг. Ийм учраас би Өвөрангай аймагтын ардчлалын одоо өдөр ирээд 2-3 сумаар орж дуулаа. Тэгээ одоо хамгийн сүүлчийн Өвөрангай аймгийн төв дээр ингэж байна. Маш их сэтгэл өндөр, маш их гоё ард түмэн их сэтгэл өөдрөг, бүжиглээд дуулаад өнөөдөр ингээд үнэхээр хүн одоо өөрсдийнхөө хийсэн гавья, өөрсдийнхөө энэ эрхчлөө, өөрсдийнхөө энэ одоо ард түмнийхээ энэ баярыг ардчлалын өдрөө үнэхээр сэтгэл өөдрөг тэмдэглэж байгаа манай Өвөрангайчууд бол үнэхээр энд бол сэтгэл эрхэн харагдаж байна. Бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье. За би 20 гаруй жил ажиллаж байна. 20 гаруй жил болсод хөдөлмөрсний үр хөтөл ажил хөдөлмөрийн өндөр үнэлж тэргүүний барилгын салбарт шагналсан баяртай. За мөн ардчлалын өдөр ард түмний баярын өдрийг ухтаж ардчилсан намаас гишүүд дэмжигчдийн дунд олон уралдаан тэмцээнүүдийг явуулсан бөгөөд баярын цэнгүүний үеэр шагналыг нь гартуулж байлаа. Тухайлбал гар бөмбөгийн тэмцээнд тэргүүн байрыг Төмөр Атар ахлагчтай 8 дугаар үрийн хамт олон, Дэд байрыг Пүрвсүрэн ахлагчтай 4 дугаар үрийн хамт олон, 3 дугаар байрыг Сайн бэлэг ахлагчтай 5 дугаар үрийн хамт олон эзэлсэн бол буйха тэмцээнд тэргүүн байрыг Цэрэн тогтох ахлагчтай 8 дугаар үрийн хамт олон, Дэд байрыг Хоролсөх ахлагчтай 7 дугаар үрийн хамт олон, 3 дугаар байрыг Сайн баяр ахлагчтай 10 дугаар үрийн хамт олон эзэлжээ. Харин дартс шидэлтийн тэмцээнд тэргүүн байрыг Уран чимэг ахлагчтай 6 дугаар үрийн хамт олон, Дэд байрыг Бямдаалгаар ахлагчтай 1 дугаар үрийн хамт олон, 3 дугаар байрыг Цэвэл аривжаа ахлагчтай 10 дугаар үрийн хамт олон тус шалгарсан бол нийт нээлбэр оноогоор Төмөр Атар ахлагчтай 8 дугаар үрийн хамт олон тэргүүн байрыг эзэлсэн байна. Үг байдаг шүү дээ. Муу хамт олон гэж байдаггүй, муу дарга гэж байдаг гэдэг. Тэгээ тийм муу дарга байжгүйсэн ингээд хамт олон айлтгаас сайн зохион байгуулад бас жил сэтгэлээс нь гоё бэлдээд эв нэгдэлтэй гоё халуун толгой уур амьсгалын дотор бас бэлтгэл хийж чад оролцсон гэж бодсон. Тэгээ манай хамт олонны мөн хүч нь хамт олон маань үнэхээр бас орондоо манай багийн нэр бас эв нэгдэл. Тэгээ эв нэгдэлтэй байж бэлтгэлээ хангаж тоглолтууд нь бусад гишүүд маань бас үнэхээр сэтгэлийн дэм мөгч байлаас хөгжөөнд дэмжиж тэгээ энэ болгоны хүчээр бүх төрлүүд нь тэргүүн барьцтай ингээ нийлбэрээр шилжээ усамсандаа баяртай байна. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах ардчилсан намын бүлгээ санаачлан жил бүр шатрын тэмцээн зохион байгуулж байхаар шийдвэрлсэн байна. Энэ чүүднээс шатрын тэмцээнийг насан туршидтын эрэгтэй эмэгтэй хүүхдийн гэсэн төрлөөр 4-р сарын 4-ний өдөр зохион байгуулсан байна. Тэтгэр хүмүүсийн шагналыг мөн энэ үеэр гардуулж байсан юм. За мөн баяр дээр нь баяр нэмэхээр Улаанбаатар хотоос Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Бямжав, залуу дуучин Ган Учир нар ирж аядууны мэнд дэвшүүлж байлаа. Мэдээллийн хөтөлбөртэй хамтаага үзэгчдэнд баярлалаа. Дараагийн мэдээллийг хүргэе. Аймгийн эрүүл мэндийн газар болон зовлон шүвчин судлалын төвөөс хавар болж мал төлөлт болон малын үүснээс гарч байгаатай холбоотолон хачааны халдвараас сэргийлэхийг анхаарууллаа. Жил бүрийн 4-р сарын 7-ны өдөр дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг боломжтой. Харин манай аймгийн хувьд энэхүү дэлхийн эрүүл мэндийн өдрөөр хачааны халдвараас сэргийлэхийг сэрэмжлүүлж байна. Харин өнөөдөр аймгийн зовлон шүвчин судлалын төвөөс хачааны халдвараас сэргийлэх
хамгаалах талаар мэдээлэл хийлээ. Манай улсад хачигны халдвар 2007 оноос хойш бүртгэгдэж эхэлсэн байна. Мөн одоо дулааны улиралд эхэлж малын ноос ноолоор гарах цаг ирж байгаатай холбогдуулан иргэд хачигнаас болгоомжлох, малтай хаалцахтаа тодонгийн хувцас өмсч 2-3 цаг тутамд хачиг бид халдсан эсхийг шалгаж байхыг эхэлж байсан юм а. Энэ аймгийн зооноо зөвсөн судлалын төвөөс өгөх гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол энэ 4-р сарын 17-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өдөр байгаа. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил болгон одоо 4-р сарын 7-ны өдрийг одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн өдөр болгон зарладаг. За энэ уламжлалын хүрээнд одоо 2014 оны 4-р сарын 7-ны өдрийг бол хачгийн халдвараас одоо сэрэмжлүүлэх энэ одоо урд нь хэрэглэх арга хэмжээ авах юм эрүүл мэндийн өдрийг аймгийн хэмжээнд бол зохион байгуулж байна. За энэ ажлын хүрээнд зооноо зөвтөн судлалын төв нь аймгийн эрүүл мэндийн газар, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвөтэй хамтарч зооноо зөвчний голомтын төлөв байдал, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, одоо мэдээллийг иргэдэд хүргэх, за эрүүл мэндийн одоо эмч мэрэгчлэнүүдэд хачгийн халдварын чиглэлээр одоо сургалт зохион байгуулах энэ ажлуудыг одоо энэ Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр одоо зохион байгуулж байна. Хачиг нь ойн болон бэлчээрийн хэмээх 2 анз байдаг бөгөөд манай аймгийн хувьд аль аль нь байх магадлалтай учраас хангаан сумдаар ойн хачиг байдаг байна. Тус халдвар нь 3 төрөл байдаг бөгөөд хэрвээ хачиг хазуулсан тохиолдолд цусны шинжилгээг 2 удаа өгч халдвар авсан эсгээ үзүүлэх хэрэгтэй юм байна. 3 төрлийн хачиг халдварын 3 төрлийн өвчл бол Монгол орны хэмжээнд бол бүртгэгдэж мэдээлэгдэж байгаа. Энд бол хачигт инфекциоз, хачигт энцефалит, хачигт боррелиоз. Хачигт одоо бол хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд бол тухайн хүн одоо 4-5 сард бол хачиг одоо яг идэвхжлийн үе байдаг. Хачиг одоо ихсэх хандлагатай юм дулааны улирал ирж байгаатай холбоотой бол ихсэх хандлагатай байдаг. Энэ үед бол ард иргэд одоо ямаагаан самнах, хонио нослох, одоо түүхэн идтэй харилцах юм үйл ажиллагаанууд нэлээ их явагддаг. Энэтэй холбоотойгоор бол гачигт хазуулах тохиолдлууд бол нэлээ их байдаг. Гачигт хазуулахгүй байхын тулд бол тухайн гачиг талдаараа өвчлөхгүй байхын тулд бол тод өнгийн одоо битүү хувцас өмсөх. Тэгээд 2-3 цаг тутам одоо биедээ гачиг байгаа эсгийг бол шалгаж байх хэрэгтэй. Тэгээд мөн одоо гачигт хазуулсан тохиолдолд бол тухайн гачгийг бол одоо суул авахтаа биесээ авахтаа бол хусууг уйл биеинд нь үлдээхгүйгээр хоёр дэш нь ганхуулж одоо аваад тухайн гачгаан бол шинжилгээнд өгөх шаардлагатай байдаг. Мөн хачиг хазуулсан тохиолдолд 3-аас 21 хоногт толгой өвдөх, дотор муухаарах, ууц нуруу үе мөчээр өвдөх болон биеэр тууралт гардаг байна. Ийм тохиолдолд иргэд маань яралтай эмнэлгийн байгууллагт хандахыг дахин сануулъя. Дараагийн мэдээллийг хүргэе. Мэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын дэрэмжит ур чадварын уралдааны бүх мэргэжлийн ангид сургалтын дунд зохион байгуулдаг билээ. Үүний нэг болох барилгын салбарын ур чадварын уралдааныг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү уралдаанд төрүүлсэн сурагчид нь улсын хэмжээний ур чадварын уралдаанд оролцох эрхийн эзэд болох юм байна. Мэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын дэрэмжит ур чадварын уралдааныг мэргэжил бүрээр зохион байгуулдаг билээ. Тэгвэл өнөөдөр барилгын салбарын сурагчдын дунд ур чадварын уралдаан зохион байгуулагдлаа. Мөн тус сургуулийн дэргэд барилгын төгсөгчдийн холбоо байгуулагдаад удаагүй байгаа билээ. Өнөөдрийн уралдааныг тэрхүү холбооны төлөөлөгч нар, барилгын салбарын ажил олгогч нар болон мэргэжлийн багш нар шүүн явуулж байсан юм а. Үүгээрээ ч уралдаан онцлог боллоо. За энэ ур чадвар уралдаан болохоор манай захирлын нэрмжижил болгон явагддаг ур чадвар уралдаан байгаа. Энэ мэргэжил тус бүрээр явагддаг. Өнөөдөр бол яг барилгын чиглэлээр захирлын нэрмжит ур чадвар уралдаан явагдаж байна. Энэ маш онцлогтой байгаа. Энд болохоор ажил олгогчтой холбооноос ирж шүүгчээр сууж байна. Мөн төгсөгчтэй холбоо манайх одоо барилгын төгсөгчтэй холбоо сайхан байгуулагдсан. Энэ төгсөгчтэй холбооноос бас ирж энд оролцож байгаа маш онцлог байгаа. Эндээ шалгарсан хүүхдүүд маань Монгол ур чадвар гэдэг Улаанбаатарт одоо нийт мэсүүтийн хүүхдүүдийн дунд зохиогддог ур чадвар уралдаан байгаа. Энэ нодон гэхэд талбай дээр зохион байгуулагдаад манайх амжилттай оролцсон байгаа. Энэ жил мөн адилхан Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаа. Эндээ шалгарсан хүүхдүүд маань Монгол ур чадвар улсын уралдаанд оролцох болцолтой байгаа.
Тус уралдаан нь шавардлаг, өрлөг болон хавтанцар өрх хэмээн 3 төрлөөр зохион байгуулагдсан юм а. Уралдаанд нийт 30 гаруй сурвалжчид оролцсон бөгөөд нэг 2.5 жилийн сурвалжтаас гадна үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж буй сурвалжчид ч хамрагдсан байна. Ингээд үргэлжлэгийн төрөлд 1-р байрыг Батава, 2-р байрыг Нямхорол, 3-р байрыг Норуу самбуу эзэлсэн байна. Харин шавардлагын төрөлд 1-р байрыг Батава, 2-р байрыг Чулуунбат, 3-р байрыг Туяа цэцэг нар эзэлсэн бол хавтанцар өрх төрөлд тэргүүн байрыг Бадам цэцэг, 2-р байрыг Дуламсүрэн, 3-р байрыг Баярхүү нар тус эзэлсэн юм а. Харин төрүүлсэн сурвалжчидтай улсын уралдаанд нь амжилт хүсье. Нутгийн цаг мэдээллийн хөтөлбөртэй хамтаага үзэгчдэнд баярлалаа. Хөтөлбөр интернет мэдээгээр үргэлжилж байна.